За хай манайхан өнөөдөр бүгдээрээ Blackpink хамтлагийн талаар ярилцах болно. За Blackpink хамтлагийн дэлхийд яаж ийм их алдартай болж чадсан юм болоо. Би тэгээ өөрийнхөө үзэл бодлыг бас хуваалцах болно. Тэгээ та нар маань энэ бичлэгээ дууссангууд нь коммент хэсэг дээр өөрийнхөө сэтгэлдлийг бас бичээрэй. Нэг үзэл бодолтой нийлэмж болно, нийлгүйж болно. Одоо шууд ярианд орцгоё. Blackpink хамтлагийн дэлхийд алдартай болоход нөлөөсөн зүйл нь бол мэдээж дөрвөлээ маш хөөрхөн үзэсгэлэнтэй тус бүрдээ нэг юм өөрийн гэсэн онцлог имижтэй гэх юм уу? Энэ бол нэгтгэх зүйл. Үзэсгэлэнтэй учраас мэдээж алдартай болоход бол нөлөөлж байгаа. За хоёрт болохоор амьдаар дуулахтаа бүр үнэхээр сайн. Сүүлд болохоор Born Pink тоглолтоо хийсэн шүү дээ. Тэгэхэд аялан тоглолт хийж байхад амьдаар дуулах чадвар нь бол дөрвөлээ үнэхээр сайн байсан. Бэлтгэл сайн хийсэн нь бол анзаарэгдсэн. Амьдаар дуулах тал дээр бол үнэхээр супер. За энэ бол хоёр дахь зүйл. За гуравт болохоор дуу бол үнэхээр чанартай. За мэдээж бүх дуунуудыг нь бол Teddy зохиодог. Teddy-гийн зохиосон дуунууд бол бүгд хит болдог. Та нар мэдж байгаа 21, Big Bang гэх мэтлэн хамтлагуудын дуунуудыг бол зохиож ясан. Тэгээ хичнээн үзэсгэлэнтэй хөөрхөн байлаа гэд дуу нь хүний чихэнд нэг хурж өгөхгүй, наалтахгүй байгаад тах юм бол тэр бол ингээл мартагдана. Гэтэл яг энэ Blackpink-ийн бүх дуунууд яадаг гэхээр нэг сонсцсон бол дахиад сонсомоор мэдрэмж өгдөг. Дахин сонсоод идэг гэх юм уу. Тэгээд аманд бол аялагддаг. Тэгээ бас нэг сонирхолтой нь штэ. За бидний үеийнх ингээ сонслоо гэж бодоход өсвөр үеийнхэн бас сонсчихж байгаа. Манай охины үеийнх нь 5 6 настай гэд бүх хүүхдүүд дагаж дуулаад Blackpink-ийн дуунуудыг бол дуулаад байгаа байхгүй. Тэгэхээр дууны тал дээр бол хит сонссон уйддаггүй. Зарим дуус чинь анх сонсчод "Ваа ямар гоё дуу вэ" гэж бодож яснаа 2 3 сонсоод ирэхээр за наанаас ч уйдчлаа ч өөр дуус тавьчих гэж бид нар ярьдэн штэ. Харин Blackpink-ийн дуунууд бол хит сонсон ерөөсөө уйддаггүй маш чанартай уран бүтээлүүд гаргаж чаддгаараа онцлог давуу талтай гэж би бодож байна. Дараагийнх нь болохоор бүжгийн дэглэлт нь үнэхээр сайн байдаг. За бүжгэн дуутайгаа маш гоё нийлж өгдөг. Хүн болгон дагаад дуурайгаад ингээ бүжгэлж болохоор тийм бүжгүүд байдаг учраас за энэ бүжиг бүжгэлцэнгүүд бид нар наа чи Blackpink-ийн бүжиг нь штэ гэд тэгээ ямар ч аяа сонсохгүй хэрнээ хүн зүгээр ингээ бүжгэлээд үзүүлэх юм бол бид нар шууд таана. Энэ бол амжилтанд хүрэхэд нь бол нэлээд бас нөлөөсөн гэж бодож байна. Дараагийн зүйл нь болохоор англиар сайн ярьдаг. За хамтлагийн 4 гишүүний 3 нь болохоор бүр үнэхээр супер перфект англиар бол ярьдаг. За Жисүү бол ярьдгүй. Одоо сүүлд бол яг ярьж сурж байгаа. Ганц 2 үг бас хэлээлээ л дээ. Англиар ярьж чадж байна гэдэг чинь олон улсын фэнүүдтэйгээ шууд холбогдож коннект үүсгэж чадчих гэсэн үг байхгүй. Тэгээд Америкийн одоо томоохон шоунуудад оролцоод хөтөгч юм асуухад шууд хариулж чадах чадвартай байна гэдэг чинь тухайн хүнд бас нэг том давуу тал болчихж байгаа. Тэгээд хамтлагийн 4 гишүүний 3 нь англи хэлтэй байна гэдэг чинь энэ бол бүр үнэхээр ийм л гэсэн үг. Солонгосоор яриад доор нь сабтайтлтай хараадах юм бол хичнээн Blackpink хамтлагт үнэхээр хайртай дуртай байсан ч гэсэн ингээд бас хэцүү шнэ ингээд дээшээ доошоо хараад хахад хэцүү. За дараагийн давуу талыг би юу гэж бас бодож байгаа гэхээр Blackpink хамтлагийн 4 гишүүн дөрвөлээ энэ дэлхий дээр байгаа хамгийн топ luxury нэр хүндтэй брэндүүдийн нүүр царайгаар бол ажилдаг. Энэ бол энэ хамтлагийн нэр хүндийг бол шууд дээш нь суг өсгөж байгаа байхгүй. Blackpink хамтлагийнхан болохоор дандаа энэ тентгийн томоохон брэндүүдийн загварын 7 хоногт оролцдог, зураг авалтанд оролцдог, сүүлд болохоор Met Gala-д бас оролцсон тий. Энэ нь яаж юм гэхээр Blackpink хамтлагийн нэр хүндийг улам л өсгөөд байна л гэсэн. За одоо бүгдээрээ 4 гишүүдийн тус бүрд нь ярьж эхлэе. Blackpink хамтлаг дундаас хамгийн их таалагддаг гишүүн хинбэ гэж асуух юм бол би Jennie гэж хариулна. Хамтлаг дундаа хамгийн их үзэн ядагчтай гишүүн байгаа. Хүн болгон дандаа муулдаг. Jennie нөгөө гураасаа илүү их муулаад байдаг байхгүй. Jennie хүн яагаад муулж байгаа гэхээр Jennie өөрөөс нь илүү байгаа. Бүр үнэхээр атаархал төрүүлэхүйц чадварлаг сайн яваад байгаа учраас тэр хүмүүс бүгд муулж байгаа байхгүй. Тэгэхээр Jennie тэр хэмжээний үнэхээр төгс байна гэсэн. Би бол Jennie бол үнэхээр төгс гэж боддог. За тэгээ та нар нэг зүйлийг бодоод үзтээ. Хэрвээ Jennie хөөрхөн царайтай хэрнээ хөөрхөн царайнаас өөр ямар ч чадвар байхгүй байсан бол яах вэ? Бас сон те. Тэгвэл одоо хэмжээний ийм нэр хүндэд бас хөрхүүгүй юу гэдэг бас бодогдохоор те. Гой бүжгэлтэй рэпер үнэхээр юм өрмөц дүрхтэй хөөрхөн штэ. Тэгээ гой биетэй учраас Calvin Klein рекламдаас тоглоод байгаа. Jennie болохоор загварын одоо вкустэй мэдрэмж бол үнэхээр тулцсан. Тэгээ загварын мэдрэмж тал дээр болохоор G-Dragon-ы эмэгтэй хөлбөр нь Jennie юм шиг надад санагддаг байхгүй юу. За тэгээд Jennie-гийн өмсөн хувцас зүүсэн нүдний шил дандаа тренд болдог. Нэг зүүж байгаа нүдний шилийг харчаад би Jennie шиг нүдний шил амаар байна гэж бодогддог байхгүй юу. За сүүлд гэхээр Gentle Monster-ыг яаж тийм алдартай болгосныг бол та нар бүгд сайн мэдж байгаа. За одоо миний хэлэх чад зүйл зарим хүмүүсийн их дургуй хүрчихэж магадгүй. Jennie-г би яг харизм тал дээрээ яг юм урлагийн хүнд байх
харизм байдаг гэж би боддог байхгүй. Baby Monster хамтлагийн Ахион гэдэг байгаа штэ. Хүмүүс болохоор Jenny-тэй адилхан гэж ярьдаг. Гэхдээ Jenny-г бол яаж бодсон гүйцэхгүй харизмаараа. Дараагийн бас Jenny-г улам алдартай болгоход нөлөөж байгаа бас зүйл нь юу гэхээр болзооны цуурхал. G-Dragon байна. За G-Dragon-тэй үргэсэн гэдэгт бол би итгэлтэй байгаа. За Kite бол үргэхэд удаагүй байхад нь YG Entertainment хүчээр би салгацсан гэж бодод байгаа байхгүй. Карьерийн илүү бодох үүднээс. Тэрнээс бол яг Jenny Kai хоёр уг нь цаашдаа үргэх байсан. Сүүлд болохоор BTS хамтлагийн V байна. Үнэн гэдэгт бол итгэлтэй байгаа. Энийг ер нь бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Солонгосын бүр хамгийн алдартай 3 залуутай үргэж байгаа учраас Jenny яалтчгүй haters атаархчээд ихтэй байх нь аргагүй. Гадуур нэг ийм үг гэсэн штэ. Дараа төрөлдөө Jenny болж төрмөр байна гэд тийм үг гарцсан байсан. Jenny хүний ингээд амьдралын туршид бол хийж болох мөрөөдлийн бүх зүйлсүүдийг хийгээд амжиж байгаа байхгүй. За тэгвэл мэдээж энэ төвшөнд хүрэхэд бол маш их хөдөлмөрсөн байж таараа. За тэгээ дараагийн гишүүн болохоор Lisa байгаа. За Lisa болохоор хамтлаг дундаа хамгийн сайн бүжиглэн. За бүжиглэх чадвараараа бол үнэхээр сайн. Энэ дээр бол марах хүн юусоо байхгүй байх гэж би бодож байна. Бороо тийм хоолойны чадал бол тийм сайн биш штэ бүр ингээд лаг тэ Mariah Carey шиг ч гэдэг юм уу, Celine Dion шиг ч гэдэг юм уу, Adele шиг бол дуулж бол чадахгүй. Тэгтээ rapper үглэл тал дээр бол үнэхээр сайн. Дараагийн Lisa-г алдартай болоход бас нөлөөсөн зүйл юу гэхээр хамтлаг дундаа ганцаараа Таиланд гишүүн. Миний судалснаар бол 71.8 сая хүн автай юм байна. За энэ бол мэдээж Lisa-гийн fan base үүсгэхэд болж Таиландууд бол маш их дэмжиж байгаа Lisa-г. Тэгээ би өнгөрсөн жил бас Таиландад аялж байхад бол ерөөсөл хаа сайгуул Lisa-гийн зургнууд бол байж идэм билээ. Ингээ Таиланд улсын иргэн Солонгост алдартай болоход Таиланд фэнүүд алдартай болоход нь бол нэлээд нөлөөлж байгаа штэ. Instagram дээр болохоор K-pop урлагийн ертөнцийн дундаа хамгийн их дагагчтай эмэгтэй байгаа. Instagram дээр 103 сая дагагчтай. Тэгээ энэ бол мэдээж тэгээ Lisa хинбэ гэдгийг бол харуулж байна. Lisa-гийн үргэж байгаа залууг Frederick Arnold гэдэг бол та нар мэдж байгаа. Түүний аав нь болохоор энэ дэлхийн ертөнцийн хамгийн баян хүн. Тэгээ тэр хүний хүүтэй иргэдэг. За одоо бүгдээр Jisoo-гийн талаар ярилцъя. Jisoo болохоор хамтлаг дундаа хамгийн ахмад гишүүн. Jisoo-гийн бас нэг онцлог зүйл нь юу вэ гэхээр мэд царай зүсийн хувьд гэх юм бол үнэхээр хөөрхөн. Жинхэнэ солонгос эмэгтэйн үзэсгэлэн гоог харуулсан дүр төрхтэй. За тэгээ надад зүгээр таалагддаг зүйл нь болохоор хамар надад их таалагддаг. Тэгшгэн биш ирнэ. Энэ хэсгээр жоохон моридо гэх юм уу. Гэтэ тэр нь бол бүр үнэхээр гоё харагддаг. Dior-ийн гүнж гэдэг бол та нар мэдж байгаа. Dior-ийн одоо fashion show-нд оролцох гээд янгол гадаан бүр хэдэн мянган фэнүүд нь ирсэн бүр бүгдээрээ ойролдоод гэрэл зурагчин папарацууд маш их ирсэн байдэн штэ. Зургийг авч явахдаа хойшоо өхөл алдаж унах асуудлууд бас байдаг. Жүжигчний карьер байна. Жүжигчний карьераа илүү тууштай явж байгаа. Наад бас тоглоал яваад байгаа юм лээ. Нээлттэй хийгүү бас кинонод зөндөө байгаа. Сүүлд нэг Dr. Chon гэдэг кинонд тоглосон штэ. Тэр кинон дээр би нөхөртөө хамт тэр киног үзчихсэн чинь манай нөхөр ямар сайн бүр ингэж хэлсэн штэ. За Jisoo яалчгүй хөөх юм байна. Яалчгүй хөөх юм байна гэдэг. Дүр төрх бол яалчгүй солонгосын эмэгтэй гоо үзэсгэлэн бол харж болно. Гэхдээ манай Jisoo дэш нэг сул талаа гэдэг юм болохоор англи хэл байхгүй. Одоо бол англи хэлээр ярьж л хэлээ дээ, ганц хоёр үг хэлээл хөрлөгт орохдоо яриад байгаа. Гэхдээ энэ нь болохоор яг Jisoo жоохон ингээд доош нь татаад байдаг. Яг үнийг хэлэхэд яа тэр нөгөө гурна үнэхээр сайн ярьдаг. Hi. How are you? I'm fine. You play the drums? What? Like a Korean traditional drum. She does. I read that online. Wow. Thank you. And I was watching you acting and stuff. 연기했던 거 봤대. No. Ойр зүрийн англи хэлний мэдлэггүй байгаа нь ингээд харагдахаар жоохон ингээд тэгтээ хавуучлаараа айгу олон хүмүүс уурлах байх л та. Тэгтээ жоохон тэнэгдүү харагдаад байдаг юм. You step out on stage. Yeah, of course. Right before we go on stage, we always like get together and do a little low five. Do you know? A low five. Yeah. Орчин цагт штэ жоохон хүмүүс ч гэсэн англи хэлтэй болцсон ш. Бүгд ингээд лаг ингээд англи хэлээр ярих албагүй ч гэсэн сэтгүүлч нэг юм асуухад хариулах хэмжээний бас байх ёстой ш нэг. Embrace that moment. We're like, oh my god, look what we're doing. This is crazy. So it was like, yeah, we tried to stay in the moment. Ерөнхийдөө YouTube дээр ирэхдээ бичлүүдийн үзээрээ яалчулж Jisoo англи хэл тал дээрээ бол жоохон чирэгдэхүйд бол чирэгдэжээ шүү. Тэгээд би болохоор Blackpink хамтлагийн фэн учраас Blackpink-ийн бүх бичлүүдийг ерөнхийдөө бол үзчихсэн. Тэр олон бичлүүдийг ингээд анализ хийгээд харах юм бол Jisoo штэ. Үнэхээр найрсаг, дэлхийн од болчоод ямар ч тийм их зам байдаггүй.
маш найрсаг фэнүүдтэйгээ бүр яг ингээд хүн ёсоор гоё харьцаж чадж байгаа нь бол тэр хүн ямар гоё хүмүүжлтэй, ямар гоё зүрх сэтгэлтэй гэдэг нь бол харагддаг, анзаарагддаг л да. Одоо ингээд онгоцны бодол дээр ингээд байж хаад маш олон фэнүүд ингээд энэ харьцаж хаад бүгдэнтэй ингээд дандаа гэж ёсолдог. Баярлаа гэл ингээд өгсөн бэлгүүдийг ингээд аваад зү бүр ямар ч их зам байхгүй юм найрсаг нөхөрсөг хүн чанар тал дээр ч гэсэн аягүй сайн билээ. Тамтарч ажилласан өсчин одоо мейкап артист ч гэдэг юм арын албаныхантай маш гоё харьцдаг, ийдэг гэж би сонсч байсан. Тэг мэдээлүүд бас Instagram дээр бас явж байсан. Одоо бүгдээрээ хамгийн сүүлийн гишүүн болох Рүжэгийн талаар ярилцъя. Рүжэ гэдэг нь болохоор солонгосчууд Рүжэ гэж дууддаг юм шүү. Олон улсын фэнүүд нь юу гэж дууддаг вэ гэхээр Rose гэж бас хэлдэг. Би болохоор солонгос орн Рүжэ гэдээ явчих. Алдартай болоход бас нөлөөсөн зүйл нь гэх юм бол яалчгүй хамтлаг дундаа дуулах чадвараар бол өндөр хөвчээр ингээ Рүжэгийн дуу хоолойг сонсох бол бид нар шууд энэ Рүжэгийн хоолой байна гэд шууд танихаар маш тийм өрмөц үнэхээр дахин давтагдчихгүй дуу хоолойтой. Рүжэ болохоор дуулахаас гадна гитар сайн тоглодог. За энэ чинь бас л нэг авьяас чадвар тий. Тэгээ дараагийн бас хүмүүсийг татах зүйл нь юу байдаг вэ гэхээр Рүжэгийн үсний өнгө, өөрөх нь арсны өнгө нь үсний өнгө нь гой цогцсон гэх юм уу. За тэгээ дараагийн Рүжэгийн бас онцлог зүйл нь болохоор айгүй хөөхөн инээдэг, та нар анзаараарай. Рүжэ бүр тийм цаанаа нэг юм ичимхий зан чанартай гэх юм уу. Тэгээ одын скинкер гэдэг Instagram хаяг дээр рил хийхээр яг Blackpink хамтлагийн дөрвөн гишүүдийн аль нэгээр нь хийхээр хамгийн их Монголд фэнтэй Рүжэ юм шиг надад санагдсан. За YG Entertainment-аас Blackpink хамтлаг гарцсан юм уу, тарцсан юм уу гэд одоо хүртэл асуугаад байдаг. Энэ дээр би нэг зүйл хийлье. Blackpink хамтлагийнхан YG Entertainment-д хамтлаг хуваарь бол байгаа. Гэрээгээ сунгацсан байгаа. Харин тэр соло уран бүтээлч хувьяасаа бүгдээрээ YG Entertainment-аас хамааралгүй болсон, бүгдээрээ гарцсан гэсэн. Сая Blackpink хамтлагийнхан 7 жилийн ойн баяраа тэмдэглэсний дараа 7 жилийн өөртөөх нь гэрээнд дууссан шүү дээ хамтлагийн гэрээ. Гэрээгээ сунгасан, сунгаагүй гэл. Тэгээ урт хугацаанд бол яригадаад байсан. За Blackpink хамтлагийнхан тарчихээр бас айгүй хэцүү. Яа тэгвэл хэрвээ Blackpink хамтлагийн гишүүд бүгдээрээ YG Entertainment-аас гарчих юм бол хизээж дахиж Blackpink хамтлагийн аль нэг дууг дуулах эрх байхгүй болчихно. Хичнээн Blackpink хамтлагийнхан тэр хамтлагийн гишүүд байсан ч гэсэн хамтлагаас гарцсан л бол Blackpink хамтлагийн лого, нэр, уран бүтээл бүх зүйлс чинь YG Entertainment-ийн өмч байхгүй юу? Тэгэхээр дахиж дуулж болохгүй гэсэн. Энэ бол гэрээнд заацсан бгүй, найз залуутай болж болохгүй, чивээс хийлгэж болохгүй. Гэх мэт ингээд заалтууд бол байж таараа. Хаагдмал, боогдмал баймааргүй байсан учраас соло уран бүтээлч талаас бол гарсан баг. Цаашдаа дуулахгүй байм гэж бас хэцүү шүү дээ. Яг бол Blackpink-ийн фэнүүд бол энэ дэлхий дээр маш олон саяараа байгаа учраас Blink-үүдээ бас гомдоохгүй тул хамтлагаараа үлдээгээд үлдсэн баг. Oh my god. Би бүр сая Жинигийн бичлэгээс хойш та нар анзаарсан миний ингээд царай ингээд арай өөр харагдаад байгаа. Сая slow motion дээр би бичлэг хийгээд байсан юм байна. Тэгээд жоо фикслэн жоохон муухай гарчлаад би сая ил мэдлээ. Тэгтээ намайг уучлаарай. Сая бичлэгийн дундуур одоо миний үдийн тэр зураглал жоохон муу байсан бол уучлаарай. Сая slow motion дээр бичлэг авахаар тийгэж харагддаг юм байна. Тэгтээ яг гол нь энэ бичлэгийн агуулга нэг чухал учраас дахиад би ямар шинээр ярилтай биш. Би Jenny-гээс хойш болохоор дандаа slow motion-оор явж исэн юм биш. Лиза болохоор өмнө нь бас нэг юм ярьцлага өгч байсан. Сэтгүүлч асуусан л да, та нар одоо ямар харилцаатай байдаг вэ? Ингээд ажлын хамтрагч талаас хэр дотно вэ гэж асууж исэн. Лиза юу ч гэсэн гэхээр бид нар бол зөвхөн ажлын хамтрагч бол биш. Бид нар бол гэр бүл, бид нар яг ихчдүүс шиг байдаг. Нэг нэгэндээ маш ингээд амь нэгтэй юм. Үнэхээр хайртай байдаг. Тийм учраас бид нар бол зүгээр нэг ажлын партнер бол биш ээ гэж хэлж байсан. Чин сэтгэлээсээ хэлж байгаа нь бол зарагцсан л да. За тэгээд би танаас нэг асуулт асууя. За хэрвээ та Blackpink хамтлагийн аль нэг гишүүнийг сонгоод хамтлагийн гишүүний амьдралаар нэг өдрийн 4 цагийн турш та амьдрах гэвэл хэнийг сонгох байсан бэ? Лиза юу? Jenny юу? Jisoo юу? Rûjэ юу? Коммент хэсгээр бичээрэй манайхаа. Дараагийн бичлэгээр бүгдээрээ удахгүй уулзцгаая. Тэгээ бичлэг маань таалагдсан бол доор коммент хэсгээр гоё зүрхнүүд үлдээгээрэй. Баярлалаа манайхаа. 저희 항상 챙겨주시고 사랑해주시는 양현석 회장님 너무 감사드리고요. 이렇게 좋은 곡 항상 써주시는 우리 가테디 오빠 너무 감사합니다. 그리고 항상 뒤에서 노력해주시는 헤메스 스태프분들과 매니저 언니 오빠들 그리고 A&R 팀 다 너무 감사드리고 멤버들도 사랑하고 그리고 우리 블링크 너무 감사합니다.